эзэгтийн туслах нь Өвөр Хангай аймгийн Номин агуулгах худалдааны төв рүү орж билээ. Гоё юм хэлэхүү. Номин бонус карт хэрэглэгчдэд хүрээд 25 жил болсон байна. Харин би гэрээ эзэгтэй болоод 25 жил болсон байна. Тэгэхээр би номин бонус картыг ашиглаад 25 жил болсон байна. Үнэн ч гэсэн өөртөө баярлалаа. Үргэлж хамтайсан номиндаа баярлалаа. Хавар ирлээ шүү хүүхнүүдээ. Хачин чамын цэцгүүдээр хамаг дэлхий гоёд халуун сэтгэлийг баясуулсан хавар ирлээ шүү. Хүүхнүүдээ. Мэдэгдэж байна уу? Дам 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 дам. Гадаагаараа зогсоход хүртэл гоё удаан бүжиглэмээр. Ярваах нь баг хавар ирсэн байна. Одоо ингээд Архангай аймгийн Цэнгэр сумын малчин эзэгтэй Пүрэв сүрэн рүүгээ очиж явна. Та манай эзэгтэй хэдэн настай гэж бодож байна? Намайг дагаа юу? Сайн байна уу? Арай бинтээ. За сайн сууж гэнэ үү? Оройтчихлоо. Харин тэглээ. За сайн байна уу? За сайн явж ирлээ. Архангай аймгийн Цэнгэр сумын малчин эзэгтэй Пүрэв сүрэндээ туслахаар эзэгтэй туслах өндөр маань хүрэлцэн ирлээ. За баярлаа. Өдрийг сонгоод ирсэнд. Оо зүгээрээ. Нилээ. Ой энэ яадаг хүн бэ? Манай хүү. Ой сайн уу? Сайн байна. Ой сайн. За нашимси. Нэр нь хин гэдэг? Төвшинбай. Сайхан нэртэй. За одоо хийх байгаа. Нэгэ. Ямар гоё юм. Тогтун биш. Яалаа гинэ? Энэ дөвөөгийнх нь байт юм байна тийм ээ. За. Ямар гоё юм бэ? Ясаа хөрхи. Сайхан авчихлээ. Сайхан авчиж байна уу? За хамд минь тархан тавтаа сайхан орсон уу? Дажгүй сайхан байна. За сайхан авчихлаа та. Сайхан авчиж. Ана хоёр. Бас л таг насыг хэлж болох юм уу? Яхан би. Хөл хэдэн оныхоо гэлчих гэж. За чинь юу хийх вэ? Би бол гэртний хийх юм алах шиг байх юм. Ер нь таныг ирэхээс өмнө би гэрээ цэвэрлсэн байгаа юм. Ер нь зочид ирнэ гээд гэрээ монголчууд ч тэгээ сайхан цэвэрлээд бэлтжижтэй шүү дээ. Тэгэд одоо таны хотоос ирж байгаа болохоор гадуурх сайхан мал идэгээ яаж арчилдгаа хамт хийх гэж бодож байна. Оо ямар сайн. За тэгээ нэрэл бид нар чинь зочид ирэх болохоор гэр орно цэцэрлэг цэвэрлээд идэг. Гэхдээ би бол зочин биш. Би бол эзэгтэй туслах. Монголынхаа 21 аймгийн 21 эзэгтэй туслах хийгээд явж байгаа.
Тэгэхээр чинь хийгсэн болгоны хийгээд туслаад байна. Тэгээд хэдүүлээ маргааш ажиллаа хийж дуусчаад таныг халуун аршаан руу дагуулж явж оруулъя. Манай энэ ойрхон байдаг. Үгүй тийм. Хурш нэр цэнхрийн аршаан гэдэг шүү дээ. Яг одоо нөө цэнхрийн халуун аршааг баазтай нөө том баазтай болоод өргөжсөн нь бол биш. Ийм нэг жижиг яг ард иргэд нь өөрсдөө ордог. Тийм хөвчлөгдөөгүй. Зүгээр ингээд яхаа хуцаа тавиад энэ хоёр хүчлэрээ мэдээ гэж хуцаа тавиад орох юм уу? Тийм. Тэр нөө нэг юм хөөрхөн жижигхэн байшинтай тэгээд хоёр ийм дүүш нөө бай тээ. Тэндээ хараа. Тэгэл тэндээ хараа. Та бүгдийг дагуулж байна. Ямар гоё. За баярлалаа. Би зэрлэгийг ажил их байгаа юм байна. Охтуудын ажил бас байгаа байна. Хамгийн гол нь юмаа хордон хийж дуусчаад тэр дугаагаас явж байна. Үгүй шүү дээ. Хичнээн. Тэсэдэрэмэн. Яс ширэлийн би чи хин орж ирж байгаа. Миний хөдөлгөөн анаас Айгу ямар гоёлтай нэр ороо аавынхаа төрс өдөр юм уу? тий өнөөдөр аахын төрс өдөр тий. Тэгээд хэлэхгүй яасан гэж аюу. Хэлэхээр за тэгвэл лага олё л та. Лагу хэлээ. Лаг хийчих штеп манайхаа. За ингээд нэг л ал тавьдаг штеп тий. Тэсээ хинээс билууга авсан. Энэ юу? Сюрприз болоо явуучих уу? Ээж аа. Гэтэ оруулж ирэх болоогүйг нь хин барьд ороод ирсэн үгүй юу? Гүй зүгээр Эмили хэд хоногийн өмнө авсан байсан байхгүй тий гадаа тавьж байгаа сая санаандраа бойдсон чи Нэмээд цадлаа. Юм. За чүтэнцээ. чүтэн. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Ичнарво. Happy birthday to you. Алгацшээ. Одоо бид нэр хэдэн малын тижил бэлтгүүлээ? Одоо ер нь 40 гаруй. 40 гаруй. Тэг жижиг юу борлон төлөвтэйгоо нийлээд л тийм. Би харин одоо энэ гурил зуурна гэхээр би хоол хийх гэж ингэж бодсон шүү дээ. Гурлаа зуураад яг нухаад тэгээд гэрчиж байгаа дурдаг байхгүй юу маа. За тийм болох. Танахын юу ураг тижил малдаа өгдөг гэсэн үү? Өгдөг. Ер нь бага малдаа өгдөг. За одоо бид хоёр гурил зурх гэж байна. Та нар цөөн хийх гэж ингэж бодож байвал үгүй. Битгий юм их гэж боддог л тийчээ. Бид хоёр малдаа тижил өгөх гэж байна. За тэгээ ураг тижил их чинь нэгийг л авчирлаа үндэ. Бас олон айлэр явж байгаа болох. Тийш та 21. Тий, уг нь хоёрыг өгдөг гэсэн чинь. Ураг тижэл ерөнхийдөө юу юм бэлээ? Айгу таргалуулж ирэх тийм юм сайн юм бэлээ. Нодлон манах хэрглэжсэн. Тэгээд баг малдаа хэрглэх нь зөв юм байна гэдэг юм чинь. Баг малдаа хэрглэж байгаа. Тэр хаанаас авах вэ? Сумын төвөөс авдээ. Оо, Сумын төвд ер нь ураг тижэл ирдэг. оо. За энийг энэ жоох ширхтэй зүгээр шүү дээ. Нэг ацтагийнх нь ам руу нэг том нархан дээ. Ураг тижэл чинь тэгээд үнэртэй байд юм лээ. Шоколад шиг үнэртэй. Тий, та нар шоколадан бараг гэдэг үү? Тий. Бүх мал. Яг ингээд юу дэвтэйгээ дээрэс нь усаа хийхээр ингээд яг шоколад үнэртэй гэдэг юм лээ. Бүр яг халуун шоколад. Би уснаас нь жоо уучих. За усаа чи хийчих үү? За би танд усаа хийдэг та. Тэгэхээр ингэж утгаж хийхгүй бол доор нь тондроод тагтаж. За. Ингээд манай аймаг болгоны малын тижэл бэлтгэх гэл ер нь юм бүх юмуд нь бас ингэ өөр яваад байгаа байхгүй юу?
За та одоо ингээд дунд нь хавхайлж байгаа юм. Усаа. Тэ. За юм. Нэлцгээ зурх хэрэгтэй юу? Ер нь аргуун зуршин дээр юу нэлцгээ зурж гарч нэг бэлдээ тавьчихаар хоорондоо наалдаж байна. Би нэг юм асууж өгч байна бодлоо. Энэ гарманзыг яах гэж. Одоо энэ дээр нухаад сайхан. Гурлаа юу? Тийм. Бүр зөв. Нухаад тэгээд хуваагаад малынхаа амны хэмжээгээр хуваагаад тэгээд л өгөн. Өө ямар хөөрх юм бэ? Тэнгүүд нөгөөд л хонж өхөө. Тийм шүү дээ. Хөрөл нэлээд том. Төлөв борлон бол жижиг 2 мэлэлцэн юм шиг. Энэ бол хаврал ингэж өхөө өвл бас өхөө. Ер нь манайх 11 сараас эхэллээ гэж үзсэн. Орой өглөөдөө шинээр зурж өгөхөөр бүр дуртай байдаг байхгүй юу? Тэгээ хонсон гурлын дуртай үзээ. Тэгэл баас хонсон гурл дургуцгүй. Тийм. Хатар зэл юм. За одоо энэ болж гинөө. Ихтэй хэллээ. За одоо ийшээ та тавьчих тэгж байгаа сайхан нийлүүлээд нухаж байгаа. Чи тэгтээ энэчнээс гарахтай яг юм арцгараар нь гаргадгүй нэлээд жимбитл жимбитл нухаж байгаа л танайхан тайрч өнгөрсөн. Дахиад суусан шүү дээ. Тий. За ах ямар эсэ одоо ямар энд хүрч байгаа. Ялгаагүй шүү дээ. Яг л хэврээ нөө. Нэг л тангараа байна. Хамгийн хөөрхөн чамаг. Хамгийн хөөрхөн эрхлүүлдэг үг нь юу вэ? Йоо зөндөө гэрэлсэн дээ. Чи нэг өөртөө хамгийн таалагддаг хэлчтэй. Битрүүл үсгэрээ тэрнийг ихэлдэг. Бондгор шараа мараа гэж үгүй. Хөөр зөнд дээ тий. Тэгэхээр чамтай гоё идэгөө. Бүр гарч байгаа хтаа л гэж бодсон. Гоё үг л тэрийг ихтэй болгодог тий. Одоо хутгаа цагаас авч. Би хутга хаанаа мэднэ. Мэдсэн. Би нэг жоох ингэ дарж өгөх нэг. За хадмад эрхлүүлж байна. Ер нь халамжтай шүү дээ. Нэг нөө айлын том нь болохоор анхных нь бэр болохоор тэгээ. Чи тэгэл дараас тоо. Одоо тэгээ доотлын дүүнер нь нөхрийнхэн дүүнер нь эрэгтэй эмэгтэй. 2 эмэгтэй, 3 эрэгтэй ба. 2 эмэгтэй. Чи тэгвэл 3 бэрээ. Одоо ахлагч нь болсон шин тий. Ахлагч чи нэмдэж явах юм байна хөө. Нэг бэрээ. Хэдэн жилийн дараас. Чи тэгэл гоё одооноос гоё бэлдэх хэрэгтэй шүү дээ. Ингүүл гоё яд юм байна. Гэл тий. 28 маар гэлж чамдтай хийх юм. 28 мар чамд биер нь явж авчирд юм л шүү дээ. Манай. Өө тийм үү? Одоо чи очиж нөгөө бэрээ авчрах юм. Одоо 3-ыг авчирна гэсэн үг. Тэгтээ наа чи ямар гоё ёс вэ те? Хүмүүс тийм ёстой байд юм билээ. Юу. Одоо ингээ хамгийн том бэр нь байгаа шүү дээ. Тэгээд дараагийнхаа дүнрээ бэрийг заавалч өөрөө явж авчирч өгөх ёстой. Наа чи бол үнэн ухаантай юу вэ? Ёс гэдэг үү? Заншил тий. Гоё штэ. Одоо тэгэл чамайг хараад өө эдний том бэр нь өстой сайхан юмхтэй нөө эднэр ч өстой бэрийг өстой сайхан явдаг авч явдаг айлаа нөө аав. Одоо ийм манах бэрээ бол ингэж авч явдгаа гэж харуулсан штэ тий. Тэгээд дээрээс нь чи бас заад сургаж мургад бүү юм болох юм шүү. Дүүнэртэй. Ай зандаа аваад ирж захтай зандаа тий. Тэгин ингэн. Одоо бүгдийн нэг юм уу? Одоо яа ингээд хураг шиг төлөв борлон. Жижигийнх нь ингэж бэлдэж байгаа юм. Одоо энэ юу юутай болцсон нь. Бүр эдхийг хармаар байна. Нэг ийм хүүд ингээл амд нь тарлал ингээд. Энэ арай жижиг. Тийм сонирхолтой. Аварилээ шүүхүүгээ ачин чамин зүгүүгээр ганараа дилгэмчмээ халуун сэтгэл байсуусан аварилээ шүүхүүгээ Урсан хавар шүүхүүгээ угах түнэ түжээгээ тохирсан нэмрээ уянгийн дуугаа яламар урсан хавар шүүхүүгээ Хавар шүүхүүгээ Иген амьдрын босгийгээ гэрдэнэстэй авхаа Тэркэн япны гурья Тэркмэр хавар шүүхүүгээ
Хавар шүүгүүдээ өөртөө өрчүүсээр өнөр бодож хүсдэж өөр юу ч гэж хүсгээд өөрсөө мэдэрээ хүүгнүүдээ Дөнгө сая тоглосон тоглол байна. Сая манай Норво харчаад ирсэн тий. Яа баслаа хараа манай хөл дээр тэнцэж байна. Тэнцсэн дөнгө сая хөл дээр тэнцсэн. Ээжтэйгээ яг адилхан зүсгээд. Тийм байна. Одоо хоёулаа очих уу? Очоод. За тий. Ээжт нь хурлаас авчихдаг гэж тий. Харин тий дайрах гадах шиг байна. Хөөс. Гос. Дайх гэдэг. Хүүх. За. За ер нь үлдээчээд Хүү бүр хийж штэ. Болохгүй мөргөн шүү. харин тий. За 50 яв. Одоо ингээд Аргагүй штэ ихний ч тий. тийм туглаа ерөнхийдөө гайгүй сайн явдаг болтол нь ингээд бор газраараа байж бах. Тэгэхээр ороо хідүүлээ гашааруугаа явчаад хийчихдэг хөө. За тэгээ. Одоо хоёулаа орхиж. Одоо тоглоом даахгүй тий. Даахгүй. Одоо гадаа сайхан наацтай байгаа юм чинь. Энэ ч ширэв биш тий. Хаал хийхээс өмнө өөрийгөө их хүрхэн ааштай болгох хэвээр. Угаасаа хүрхэн ааштай байсан. За тэгээд өөрөөрөө бахархаж байна. Яагаад гэвэл 18 дахь айлынхаа гэрт эзэгтэй болон нөхөрт нь хүүхдэд нь ингээд хоол хийхдээ сууж байна. За тэгээд одоо ингээд 18 төрлийн уур ширээ, 18 төрлийн уур амьсгал, 18 төрлийн 3 төрлийн цаг агаар гэл ингээд төрлийн гой орчин нөхцөлд хоолой хийж явж байна. Тэгээд бусад хэрглэж байгаа энэ одоо ингээд аяг сав суулга гэд бүх зүйл бол одоо ачаанд цуг явдаг, үргэлж надтай цуг явдаг олон айлыг харж байгаа да эднэр маань. За одоо би өглөөний цагаа хийх гэж байна. Эцэгтэйдээ нөхөрт нь хөөрхөн төвшин баярт амттай өглөөний цай хийж өгөхөр сууж байна. Миний хэрэглэх юмнууд юу байгаа вэ гэвэл одоо манай эцэгтэй нарын хамгийн их асуудаг Жозефийн гэр ахын хэрэгслэл тэгээд одоо ийм гоё загварлаг эзэгтэй нарт хэрэгтэй эзэгтэй нарын цагийг хэмнэхээр гэрт чимэг болохоор хоолыг илүү чамин нандин болгох ийм гоё дизайнтай загвартай хамгийн чанартай эрүүл материалаар хийсэн ийм гоё хэрэгслүүдийг авч явж байгаа. За хаана байгаа юм бэ гэдээ асуугаад байгаа эзэгтэй нартай хэлэхэд эхлэлгүүрийн 4 давхурт English Home-ийн хажуу талд байгаа касныхын хажуу талд. За одоо ямар хоол хийхээ ярив. Одоо би ингэн заяа. Шо со та си гэдэг хоол хийн. За энэ бол юу гэж байгаа юм бэ гэхээр ийм шоронд сосисыг хатгаад ахаад талах хатгаад сэрэнд орно гэсэн үг. За ийм гоё хоол байна. Амттан өглөөний цай байна. За тэгээд өндөг шарна. Тэгээд нөгөө сошитагаа болохоор гоё цэцгийнтэй сонгон шарна. Тэгээд цэцгийтэй сонгон бас өгнө. Тэгээд тэр мэндэ дүрлгээ хийгээд ингээд итгээрээр. Олон замыг надтай хамтуулсан, олон хоолыг амт оруулсан манай эзэгтэй туслах эзэгтэй тос. Холын тээвэрлэлтэнд яваагүй Монголдо сэлэнгэд үйлдвэрлээд шууд бидний гарт ирж байгаа. Ерөөсөө л 1000 км дотор ингээд тойроод хөрхий явчихж байгаа. Ийм гоё Монголд үйлдвэрлэсэн тос байна. За ингээд хоолоо эхлэе.
Гадаа ажил гайгүй дуусав. Та гурав чинь 3 тийшээ тараа явцсан. Би чинь бүр гадаа гараад ориллоо шүү дээ. Тэгсэн. Цайгаа уугаач гэх тэр уулын бэлрүү нэг орлоо, дийшээ нэг орлоо. Аав жирнд хүрээд ирсэн чинь энэ хүн чинь зөрөөдгүйгээд Хаашаа явсан бэлээ минь хүн. Ингэж усан дондор тухаал туучаал те. Усыг ингээл туучаал те. Гэвгүй. Зүгээр мөтөлг онаал ингээл гурдад угаарч. Тийм Ингэж игээл. Кофе чансан. Кофе бид нар бас хаяа уудаг. Уудаг уу? Аха. Хаврын үед ер нь кофе уухаар сэргээд гоё юм. Тийм шүү дээ. Сүү хийдэг те. Хийдэг. Та ятангаа өөрсдөө таарлаа хийж. За. Яна уучлаар гордочлоо. Сүүг нас халаац. За баярлалаа. За чамд тэг горцсон учраас чамд за таяр тэгээ бичнэсээ идээд тэн сосиск сэртэй талах байгаа. Энэ цэцгий байгаа. Энэ цэцгийтэйг ингэж хотхоо талхан дээр тавиад тэгээ сосиск идээд. За чамд би сериал өгнөө. Өглөөний цай. Өглөөний хоол. За миний хүү ингэж нэг жоохон твтэж яагаад идээрээ заа юу. Тэгээд би наадах чинь чамаа сайн идэх юм бол энэ гүзээлцэнтэй гоё смути гүзээлцэнтэй гоё юм өгөн заа юу. Амстаа минь хүн ингээд шалтгаал хийж байгаа. Имэрч. Гайвтаа. Баярлалаа. Өстө нэг nice guy гэдэг шиг залуу юм шүү. Тэ? Хүнэр цай бэлдүүлж идэх чинь бас гоё юм байна. Гоё юм уу? Аав шиг нөгөө цогнуудаа хэр өнөс мэлүү. Тийм хаа. Мэдээдсэн маа гшин доктор. Хашаан доторгийн чи ер нь хүнтэй юм ярихтаа би чамд нэг зөвлөгөө өгчихгөө. Шүтээ баг гаргаж ир заяа. Одоо нэг бэлтгэл хийж байна шаарта. Төвшин бэр за. Ингэж чад. Тийм ээ би мэдээдээс юм аа гэж. За тэгэлдэ. Тэгэлч. Би мэдээд байсан маа. Ямар зүрх хараа би мэдээд байсан. Ня. Одоо ингэ шүт гоё шүт ургаж шин наач хэлж байгаа ч тий. Зүгээр шүт өгөхгүй. Ой энэ залуу маань цэцэрлэг сургууль цэцэрлэгт явдаг гэсэн тий. Цэцэрлэгт явж байгаад одоо явахгүй байгаа. Одоо 4 сараас явна тий. Багш нь ярьсан тий. Багш нь юу гэж? Одоо 4 сараас цэцэрлэгээ битээ тустаарай. Тийм. Тасцсан байхгүй. Цэцэрлэгт явахгүй юу? Хамнаач. Тий ундаа жоох ингэнэ. Санаа алдчих. Манай цэцэрлэг чинь бүр унтуулла. Бөөм. Үу ямар инээд юм бэ? Би биш тэ унтгаа гараа байдаг. Тэгээ би нэг багш нэг унтингээ гэж харахад шууд ингээ нүдээ амчин. Багшаа гаргаар нөө. Тэгж яагаад удаа төгсөн байдгүй. Тийм ээ өглөө басгачуд нам унтсан байдаг. Одоо цэцэрлэгтээ яваарай заа юу. Би чамд гоё ном авчирсан. Тэр номыг үзээд англи хэлээ сураад боловсруулаад дэвшлүүлээд бүр энэ яг дараа жил ирэхэд бүр алхаар шүү дээ. Тэгээд байж байгаа заа юу. За ашгүй айгүй уриалах. Англи хэлмэл сурна үстэй миний хүн. Тийш дээ одоо сурна шүү дээ тий. Энэ би чамд гоё ном авчирсан. Энийг цэнгэлдэг юм. Аав чирэг цэнгэлээд өгчихөн заа юу. Тэгээ энэ хараа англи монгол ярьдаг шинэ үгийн ном. Тийм. Одоо чи ингээд энийг ингээд аав чирнэ ингээд Сургуультай явахаас өмнө шууд сурцсан дээр. харах юм уу? Тий харна. At home and in the garden. Гоё нөө. Одоо чи энийг дагаад хэлээрэй Яг сонсч байгаа дагаад хэлээрэй заа юу. Орны тав. Орны тав. Хээ. Shit. Shit. Аа. Орны тав. Орны тав. Shit. Уу! Баяр хүргээ чи чадчих штэ. Мундаг юм аа. Орны давг юу гэдэг гэнэ үү? Англиар нь Англиар нь ши Орны давг. тав. англиар Шил. шит. Shit. За ахиалж. Орны давг. Shit. Ооцоо. За энэ ингээд таних боллоо. За баярлалаа. Зүгээрээ. Чи харин юм өгөөд тамих хөгдөг үү? За За энэ
Миний чамдаа англи сараа хэлийг бүгдийг төвшин баяраа. нь шүү дээ. Энэ манчкан гэдэг юм гоё юм. Хүүхдийн тоглоом, хүүхдийн хэрэгэлдэг бүх юм байгаа заа юу. За тэгээд энэ хараач. Энэ юу вэ? Миний үгийг хийж Баан тусанд ордог уу? байн тусанд ордог тий. Ордог, Өөрөө тий. байн. Өөрийнх нь банд. Тэгтэн энийг ингээ хийгээд өгчтэй л. За A үсгээ аваадаг, B үсгээ аваадаг гэдэг ингээд давхарсан. Энд ингээ хоолыг нөгөн. За. Төвшин баярын хоолыг. Оо за. Төвшин баяр энэ дээр ингээл энэ дээр өрмөө хийгээд, энэ дээр махаа хийгээд, энэ дээр будаага хийгээд Миний хүүхдийн дуртай. хоолоо идэн заяа. Тасалгаатай Миний хоол. надад дуртай аягүй. Оо ямар аш. Би баяртай энэ дуртай аягаа нөхж байгаа доо. За. Баярлаа. Манчкин гэдэг энэ хүүхдийн айгүй гоё брэнд гэдэг байхгүй юу? Зөндөө гоё юмтай боллоо даа. Тэгээ энэ бас айгүй хөөрхөн заяа. Энэ ингээд заагс ингэж шүрдэж тоглодог. Ингэж аваа л хараа. Ингэж шүрдэж аваа. Ингээд тэр сагсан дотор ордог юм. Сагсан дотор орон заяа. Баанд нь хийж олон зүгээр үед нь тоглуулж байна. Энэ тэгээд нөгөө өнгөлөг болохоор тэгээ хүүхдийн нөгөө материал нь хүүхдийн Нөгөө бие 100 гараар материалаар хийсэн. Ийм гоё юм энд нь хийгээд ингээ хат. За энэ хайц хүнд нь ингээд. Энд ингээд хүүхдүүдийн тоглоомнууд байдаг энэ манчкны тоглох заавар нь байна. Манчкин энэ хинээс хийгээд энэ ундармаагаас Ингээд гоё бэлгэлдэм биш бичээд бэлгэлдэг. За баярлаа. Баярлаа гэнэ. За. Зүгээр тэгээд төвшин баяр энэ хараа энэ бас одоо энэ сая манчкных аахгүй юу? Green Gate International Baby гэдэг төрсөн цагаас нь эхлэн хайртай өрстэй хэрэглэх бүх зүйл энд байгаа гэж. Тэгээд энэ дотор нь юмнуудыг хийгдэж. Би бас төвшин баярт ийм аяг авчирсан усны сав, ус ундаа, жуус дуртай юмнуудыг хийж өгöd ээж нь гоё жимсний шүүс гэж өгд юм бэл ч тий. Тэрнийг хийгээд тийм тагтай энэ дээр нь дараа таг нь оголгочиход. Тэгэхээр нөгөө энчнээс нь саруултай. Саруулын болохоор цэвэрхэн байх гэх тагтай. Энэ өөч авч гисэн усны халуун савтай адилхан юм. Тэгээд энэ хараа минийхөө хоёр төрлийн авчирсан заа юу. Чи энэ динзавртаагаар нугаах юм уу, пүүжинтэйгээр нугаах юм уу өөрөө мэдэрээ за. Шүд бэхжүүлдэг. Тэгээд энэ урийн айгүй хөрхөн өдөрт 2 минутыг хүүхдтэй зориулах гэх. Өглөө оройдоо 1 минут шүдийн нугаагаал. Баярлаа. Шүдийн паалангийн бэхжүүлдэг гэсэн. Энийг өдөр ваад юм байна. Энийг өглөө ваад юм байна тий. Ха яаж Яг зөв. үнэхээр наад хөвгт ч нэрээ мундаг юм аа. За энэ нас хөрх юм аяг байна. Энэ бүр ингээд тагалцдаг өөрөө ингээд уухаар юу гараад ирдэг гэсэн хэлсэн хасгардгүй. Яг уухаар ингээд шингэн гарч. Энэ Та бол нэг хөөхөг болчлаа штэ тий. Тэгээд энэ номонгоос би нөгөө enjoy юм сайз авсан автомат. Автомат сайз. Тэгээд толгойг нь сольж алдаг. Толгоонд дуусчих юм бол юунаас сайзных нь өсөн дуусчих юм бол номонгоос очиж таа. Ийм сайз зачистэй. Одоо тэгэхээр хүүхэд нөгөө чинь бүр сайн уурдаг. Нөгөө уухтай ингэж сараад ингээ тэр сорлон гараад ирдэм. Одоо наа чинь зүгээр ингээр гарч ирвэл эндээс нь гарч ирдэг гэсэн үг. зүгээр ингээ явж хахаар асгарахгүй. За. Юмыг юм нарийн уул сууртай ингэж судалдаг хүүхдээ шүү. Ингэж үү? Тийм. Ингээд дуудаг. Ингээл тэгэхээр гараад ирдэг. Тийм. Гоё За яваад. тэгээд энэ саунд нь юмнуудыг хийгээд цэцэрлэг рүү нь явуулах та. За баярлалаа. За тэгээ анаа чамд бас хараа. Төвшин баяраа. Энэ Vivi гэдэг дэлгүүрээ. Vivi Great Brands. За ингээд өмнө нь эцэгтэй нартаа болзооных нь хувцсыг хүүхдүүдэд нь бэлгийг Central Mall, Gem Palace-аас авдаг байсан бол өнөөдөр Food City дээр ирээд бүр нэг давхар нь битүү Vivi зөндөө олон сонголттой. Манай эцэгтэй туслахын бүр ингээд сонголтууд бүр гоё болоод байна. Баярлалаа Vivi. Гоё хавар намрын куртэг авсан. Миний хүү баярлж байна уу? Баярлж байна. Би нарийн ийм алгаатай модны хараа. Ямар энэ шимээрээ? Гоё. Яасан хөөрхөн. Ямар хөөрхөн юм бэ? Баярлаа. Зүгээр Өмсч үзүүлэх үү? баяраа. Өмсч үзүүлнэ. Анаа цайны дараа үзье. За тэгээд ийм гутлаа авсан. Ямар вэ? Гоё. Таалагдж байна уу? Таалагдж. За би ч гэсэн чам таалагдсан баяртай. Зүгээрээ яасан хөөрхөн. Тэгээ ийм цамц авсан миний хүү хараа.
Ийм Ямар хөөрхөн. Гоё таалагдж байгаа сте. гоё. Гоё. Тэгэнгүүтээ энэ цамцад тайлангууд биш күртгэ тайлангууд энэ цамц гарч ирээл. За. Тэгснээр нэг ийм өмд авсан. Энэ өмд бол нэлээд жоохон томдож магадгүй юм. Гоё. Гоё юм байна. Гоё л байгаа сте. Хараа. Ямар гоё юм бэ гэдэг нь гоё юм байна юм ба шүү дээ, тий? Өө, их чинь ойлгохгүй. За заавд нь явлаа 3 бүтээгдэхүүн авсан. Энэ болохоор шампунь, бие угаагч, нүүр угаагч гурлаа. Нэг доор. Тий, аль ингээл аваад тавьчихна. Энийг аваад гадаа гараад нэг бие угаагаал, нэг нүрээ угаагаал. Энэ цадчихж. Цадчихсан. Тэгээ энэ тансаг үнэрийг таны машинд гээд гоё машины үнэртэнгүүд байгаа. За янз бүрээр байгаа. За жишээлбэл тэгтээ ингээд бид хүүхдэд тайлбарлаж өгөх гоё гэдэг тий. Миний хүү энэ тайлбарлаж байгаа юмнуудыг сайн Энэ сонсоод. 10-гийн ийм машины үнэртэлгч ингээд цацчих. Оо тийм. Машин цацал хийгээл яваа. Тэгэл ийм зүүдэг байна. Өшөө энэ бол тасалгааных ч байж болно, машиндаач бас хэрглэж болно. Гоё хэл. Гоё юм байна. Тий. Энэ Монгол шинээр орж ирж байгаа энэ Vivi-гийнхаа оруулж ирдэг. Тэгэд Vivi-гийнхнаа та ерөөсөө эмгтээчүүдэд нь эхнэрүүдэд нь л юм өгөх юм. Яд чи нэг нөхрүүд нь өгөлтөө ийм гоё юм гэдэг өгч байсан шин. Энэ болохоор яхаа гоё гэртээ тавьчихгүй нөгөө Гэрийн үнэртэлж байгаа сте тий. Тэг лав байгаа. Манайх юу нь лаа асаадаг. Лаасахаар амар гоё би. Энэ лаан айгүй гоё штэ гэнэ. Ийм гоё савтай. Оо тийм ээ. Дорота гэдэг энэ Porsche. Яг миний авъя гэж бодчихсон л. Үгүй тийм үү. Энэ дотроо юм модон юм. Тийм ээ. Голтой. За ингээд ийм Porsche гоё үнэртнүүдийг гэрээ эзэнд бэлгэлээ. Лага асаагаал тэгэл. За ингээд юу манай гэр бүлийг зориод ирсэн ундрмагчтай нэвтрүүлэг хийх гэж зориод ирсэн хичтэй тэгээд хүнээр ингээд ийм гоё цамц өмд гадуур хувц оюулсан байгаа. Хүүх за баярлалаа. Ямар хидэдэ оюулчтэй. Таныг юу нэрнэ гэсэн өдрөөс 2 хоногийн өмнө яасан баха. Сонжиж авсан. Тэгсэн үү? Тий. Хаан захиалтай. Ар хангаа аймагт та. Оо баярлалаа. Энэ хараа Ийм хосоороо ингээд өмд цамц хоёр нь Оо өмдтэй бөө. тий. Оо шүү. Энийг чи би одоо жинхэнэ өмсөн шүү. Тий. Та одоо юу шууд өмсөж болно. За би одоо шууд өмслөө. Оо. Танах энэ моднод энэ одоо яатсан мод уу? Энэ Оюун дээр нэг өмхрөөд ойцсон юм л та. ойцсон моднуудаа түүждэг. Эндэж аваа. Уулаасаа ингээд мууцсан моднуудаа. Тий. Тэгээд цаанаас аюугаа гоожин зөвшөөрлөө аваад Гоожин гэж үү? одоо мод авах зөвшөөрөл юм. Гэтэ мундаг шүү дээ юм. Өвчтэй моднуудаа аваад тий. Өвчтэй гэж хэлдэг Тий. зү. Гөгшин гэдэг ер нь усан мод юм уу та. Тийм одоо. Сайн биш. Харин бүгд юм байна тий. Тэгээд төлөвд бол янз ээ. Тэгэхээр төш зөвхөр. Харин мод төлчөөл унтаад ирсэн гэдэг. Модоо өчөөд. Үгүй ямар хэрсэн бэ? Оо нүдэн дээр гялса. Гаргаж хордно шүү. Би одоо буурлын ээжинд хашаанд очиж гоолтод татмаа төрдөгсөн. Гэтэ ингэж төрдөгсөн. Ингэж дарж татж байгаа нь ингэж дарж. Тэгдэг үү? Тэгдэг лээ. Ингээл 40 жилийн өмнө мод төрчихсөн шүү дээ би. Тэгдэг. Одоо сүүлийн ширд хүмүүс дахилгаараа гэж өрөөд байсан. За иш. Нараа.
малчин руу. За. За. Хөөхөн. Ухаалаг. Ажилсаг. Арчаатай. Анхаатай. Би хаад ихш. Өөгүй. Нүдэн дулаахан царайтай. Тийм их нэртэй ах ямар вэ? Дачтай. Үгээр хэлхийл аргагүй сайхан л та. Наач ирнэ. Та нэг том уяач нар ярьдаг нэг 100 жилд нэг дохиох улуугүй улуу гээл хурдаад өг. Тэр үшгэл миний ханч тийм л хүнтэй. Ямар ёо. Шархраачлаа гэрээсээ хол гараад утчаагчлаа. Тэгээ чи ингээл нэг хата саяхан 4 жилийн өмнө ингээл гэрээ эзэн боллоо шүү дээ. Тэ? Анх ингээл гэрээ эзэн болчоод шинэ гэртээ болчоод 29-ны маргааш нөгөөдөр нь чамд юу бодогддог гэсэн. Тэгэл яг хуу энэ сайхан хүүхэд ихнэрийн төлөө тэгэл халиудгаар алцдаг тэгэл гэж. Ихнэр бол өстой маш өнгөлөг гоё юм хтэй. Тий. Өстой гундаахгүй юу гундаах нэтгэх л олон мөнгө оруулна үстэй. Тэгэл ер нь ямар ч айлд орсон нэг өөрийн гэр шиг л санагддаг шүү дээ. Ямар ч гिचний гоё айлд орж байсан. Аавынд орсон ч. Аавынд орсон ч. Тэг би хинтээ эзэгтэйтэй гэж яхаа ярьсан. Тэгсэн чи ерөөсө суманд амьдрал сургуулаа төгссөн 10 дугаар анги тий 12 дугаар анги юм уу тий 12 дугаар анги. Тэгээ Малтай нэг ойр өсөөгүй. Тий? Тий. Нэг баг бахта байсан гэж байгаа юм. Тэгээл мэдээ ороод ерөөсө сум дээр очсон. Тэгээд ингээд чамтай суугаалаад ингээд ингэсэн чи ээж нь тэгсэн гэсэн. За миний охин малаас хол өссөн. Тий. Айлын тэр сайхан хүүг гундааваач гэсэн. Тий. Тэгтэл бас цаадах чинь ирэхгүй гэвэл яана. Одоо энэ хөдөө чинь бас октод ховордоод шүү дээ эмэгтэйчүүд. Дэлэн шувтрах эмэгтэйгөө охингүй боллоо гэж арчилж шүү дээ. Ер нь тэр бол ер нь зургууч үгшээ. Үнэн шүү. Үнэн. Манай энэ хавьд ч гэсэн л тийм сайхан ихнэргүй сайхан залууч үзсэн дөөл. Чи тэгээ яаж мал дээр гарахын зөвшөөрөлсөн? Чи өмнө гэж. Та би зөвшөөрүүлээд байх яах вэ? Тэгэл хоёлаа л булан бүтнэ гээл. Чам тайртай байхгүй. Тий. Тэ тайрыг зөвхөн хараа. Тайрыг хоёлаа бакалтай. Хоёлаа нудрахтай дээл аав нудрага ингэ. Тэр ийм. Тэр. Тэгээ хоёлаа ингэ тавчлаагүй ингэрийн тавчиг сул хайцсан. Тэгээ малгайгаа хоёлаа ингэ хазаалаад өссөн. Адилхан шүү дээ тайр. Тийм хөрхөн хүүхдтэй болчихсон. Тэ?
За би одоо өндөр магчигээ ирсэн ингээ порттой хийцтэй цай бэлдсэн байгаа. Хаврын улирал дээр нь хамгийн тохиромжтой хоол. Тэгэд таныг ирсэн гэх те бас аавж өрөөгөө далимд нь оруулж ирээд бүгдээрээ хооллё гэж байж байна. Тэгээ би бас элэгний нухш бэлдсэн байгаа. Өвөл эзэн бүхрийнхаа элэг мэлэг тэгээд хоньны элэг мэлгийг ингээд хавартаа бэлдээд элэгний нухш болгочдөг. Тэгээд гурлын итгэмтэйгээ холиод итгэхэд үеиг. Шар тос ингээд цайрууга хийж илтүүлэн чи ингээд бэлдээд тавьсан байгаа. Миний ямар хөөрхий хараа. Ингээд шар тос хийсэн. Гарын борцог байна энэ таван дээр. Үчиж ясаа ажилласан юм бэ? Миний болзооны хоолноос илүү хийсэн. Оо ямар гоё юм бэ. Тэгэд гоё зассан биз дээ тий. Тийм таны Instagram хаягийг чинь дагаад тэгээд гоё ширээ засалтууд дуртай болохоор тэгээд ингэж зассан. Үчи миний Instagram-ыг дагдсан юм уу? Аха. Чи өнөөдөр надад юу ч хэлээгүй шүү дээ. Рээлүүдийг чи бүгдийг үздэг. Оо яа бүр санаа зовчлаа гэж. Би бас хичээхгүй болвол ингээ хөөрхөнд яг дуурайгаад тий. Би ер нь бас яг нэг иймэрхүү ингээд модон эдэл бас цуглуулах дуртай байхгүй юу? Тэг дэлгүүрээр та дэлгүүр хэсэл явж байгаа тэр бичлэг чи үзсэн ш. Яалтчул эцэгтэй тий. Оо баярлалаа. Харин энэ хараа ийм гоё мөнгөн тавган дээр ингээд ийм Монкондигийн чихрийг хослуулад ингээд гоё харагдсан тий. Би ингэж засах дуртай байхгүй юу? Ямар гоё. Хойлоо ч бүр найз болох юм биш үү цааштай. Яг өнгө ижил. Өнгө гэж лээ. Би чинь юу штэ энэ адилхан гэдсэн чинь өнгө гэж юм байна. Яасан сөрхий юм бэ? За та нэг бэрээ нэг сайхан надад магтаацгаач. Жилсгөө миний өмнөөс гарахгүй тэгэл хийж бүтээж байгаа юм надад сэтгэл таалагддаг бас юм бүхэн л таалагддаг гэсэн. Анхны болохоор чавш шийдэх нь дэжгүй сайхан бэрүү тарах гэж бодож байгаа шүү дээ. Яг үнэ. Яг анхны бэр хүргийн ямар байна? Яг дүүнэрх тэгээ дагаа явчихдаг тий. Тий уусаа тэгдэг. Тий. Нэрч гисэн гээ өөрснийгээ ботсон ч гэсэлтэй битдэг шүү дээ. Одоо л бодгоод байгаа гэдэг тийм. Тий шүү дээ болгол байгаа шүү дээ. Би эхний бэр болго юм чи. Тий. Тэгэл бодлого. Та сэтгэл хангалуун байд юм байна. Надад сайхан байна. Би ч анх ингээд ирчгээд харсан чинь жоохоо. Тий. Тэгээ би эзэгтэй тэгээ мэдлчээд хөрлөөнд харсан чинь жохон залуу. Тэгээд ахи харсан чинь жохон хүүхэд 3 жоох. Тэгэл би чинь миний охинтой чицсэн юм чинь би тэгээ бүр ингээд нэг өстө охиндоо тусалж байгаа юм шиг туслая гэж бодоод ингээр хаяа бүр ингээ уйлах гэд нөлөөс гарах гээд байгаа юм чи юм ярихаар миний охин ч гэсэн одоо ингээл айлын бэр болоод тий. Тэг чин манай эзэгтэй бол бүр хизээ язааны нэлээд туршлагатай тийм бэр болцсон сууж байна. Та хоёр анх Норвег найз охинтой болсныг яаж мэдсэн? Тэрсийг өстөө хөхтэй тий. За ярээрээ. За ярьчих. Арай дараалал тий. Дараалтай юу? За чи манайх шиг л хаваржаанда буух гал. Аван зөөр тавина гэдэг. Намаржаан дээрээ. Үгүй. Анхных нь угаасаа. Дараалал нэрж штэ. Тэгсэн чинь тэгвэ. Энэ ээж би төв орч идэв. Зам байдаг угаас. Би чи яг ч юм маргааш авчинд орно гэсэн. Авч одоо ямар ч хэрэггүй төв орлоо гэжтэй. Тэгвэ би тэгсэн чинь үгүй би нэг авч идэв. Бүсгээ зам байдаг. Мартин 8 болох гоц. Маргааш Мартин 8. Цаад яа гэм л дээ. Үгүй чи яг ч би тэгвэ тэгсэн чинь. Наад тэтгэв байсан. Үгүй би Зам. жохол гээл. Зам байдаг. За яг ажлаа хэлүүлүүл явуулна хэлэхгүй бол явуулахгүй. Ээж хүүгэнд орно. Тий. Тэгсэн чи тэглээ би нэг хүнтэй уулзчих шийдрээ. Ямар хүнтэй уулзтын чи гэсэн чи. Үгүй би нэг хүнтэй уулзчих дүр. Тэгэхээр зам байтгүй. Тэгэхээр за чи хэл яг тэр хүний хэлээд итгэв. Тэгсэн чи би нэг хүнтэй уулзчих шийдрээ гэж хэлдэг. Юу эмхтэй мэрхтэй юм уу гэсэн чи эмхтэй гэж. Тэгэхээр би тэгсэн. Оо тийм үү за тэгээд тэр чи хин гэдэмтэй гэж тэгсэн чи Пөрөсрэн гэдэг юм аа гэж. Йоо, эмхтэй юм уу тэгээ гэсэн. Эмхтэй. Тэгэхээр за мэдхгүй зөстэй. Би сайн мэдхгүй байна. Тэгэл гараа яваад гэсэн юм байна. Тэгээ аав нь ирэхгүй л байгаа тань. За чи тэг маргааш баг гэрүү чи нүүхээс өмнө ирэхгүй бол аав чинь хайч үйч бол. Тэгнэгээл тэгэл яваад гэлээ. За. Тэг маргааш нь хоёул зөөвөр тавиад явлаад хавржин дээр очиод гэрээ дуулах гал байжсэн чи оо дахиад өдөр.
Тэгээ явах. Тэгээд Мартин ани бидэг надаа нэг компот номбод авчирч өгөөл одоо нэг үнтэйг уулзцаа илгөө өгч таа. Яавч гэсэн чи болцоо ээж болцоо гэдэг. Үнэнтэй уулзсан. Аавч хүрээд ирэх юу ч юм ярьсан. Тэгэл бид төгмөрлөө. Тэгээ явах. Тэгэл энэ чи оюутан болоо тэгээ явлаа. Тэгэл одоо яаж мэдвүдэ найз. За ямарс найз байх нь байгаа ах гэж. Оюутан болоо явсан чинь юусаа юудгүй. Би ерөнхий оюутан болоо төвгүүгээс эдэн дүүнэрээ бодсон чи би малчин болмоор байна гэд мессеж хүчээ салгаа байдаа. Өө бас надад оюутан гэснээр яриаггүй шүү дээ. За. Чи батлан хамгаалахын цэрэг инженерийн анги аваад явсан. Энэ хоёр энэ аягүй яриаггүй шүү надад. 6 сар. Тий, тэгээд 6 сар 3 сар. тэгээд юу сардгүй. Тэгээд гараа түрээд ирэхгүй ах гэсэн нүдг чинь амралтаараа ирэнгүүт нь явуулсан гэдэг. За чи тэгвэл одоо нөгөө гарах гэдээс үн чи бүр дайлан болохгүй явах. Тэгээд гарчлаа. Тэгээд цэрэгт явахгүй яв. Намар болсон юм чинь тэгэл. Намар болоод цэрэгт явсан чинь болохоо байлаа. За чи цэрэгт явж үз одоо юу гэж оюутан болоогүй юм чи одоо юу хөө чи яв гээл. Тэгэл хотоос дуудсаар хажаад авид. Цэрэгийн зарлаа ирсэн гэл. Дуртай явж байгаа. Тий тэгсэн чи би нэг асуудал байна гэдэг байна. Юу асуудал байдгийг чамд ямар ч ялтгаан байхгүй чи дуугаа яв. Би тэгсэж ёо нэг асуудал байна гэдэг. Тэгээ явахын даваан дээр. Одоо тэгээ нөө цэрэгт ороод тэнцээ, аймагт суманд ороод тэнцээ, аймагт ороод тэнцээ. Явуулаа. За. Явлаад гаргаж өгөх гээд очсон. Нэг том асуудал байгаа яг явахтаа танд хийлэн тэлдэг гэж. За л гэлтэй. Тэгээ тэрнээс хойш нөгөө найз майз чи юус мэдсэнгүй юус мэддэхгүй л байгаа тань. Тэгээд яваад. Тэгээ зэрэгт яваад л доо мессеж бичээд. Энэ нөгөө бүжигийн дугаар шүү та яриараа бараарай гэл. За шууд тэрэг Яа гэсэн зэрэг за ямар ч гэсэн найз охин за ярин даалга дотроо бодоо. Тэгсэн чи яг тэгэл яваад гисэн юм чи өжсөн чинь жирэмсэн мэрэмсэн гэл битсэн байна. За дөнгөрсөн. Одоо яа гэв. Тэгэл хоёлаа. За хоёлаа имээ хоёр олж тэгэл имээ хоёр болсон гэд бодоод байж. Тэгээд яваад исэн чи зүйлдээ аавтан би нэг ангүйсэн. тэгээ яриад хөвгттэй айгу ширүү. Тэгээд яриад байсан хгүй. Яриад байсан чи эдний анги баттаа. тэгээд анги ч хөвгтийн үг чинь дараа нь мэдчихэд анги ч хөвгт бас мэдээгүй байгаа юм уу? Мэдээгүй байхгүй. Чи угаасаа мэдээгүй. Яриад нь мэдгүй. Зааж ирэн гараа ивцсэн. Гэрлэг орцсон. Цэвэрлэгээгээ эхлэх гээд байж байна. Хоёр яг Хоёр. хамтдаа цэвэрлэнэ гинэ өөрөө. Юу ааж ирэн ямар хөргөн хөгжилтэй хүмүүс үү те? Зөндөө их ярилцж байгаа л гэрэл угаарлаа тий. Тэр энэ ингэж инээлжтэй байсан. За ихчин дүүдээ хараа ийм гоё Philips-ийн үсний сенс эндүү хоёр хосоор. Гоё юм байна. Займаа. Баярлаа. Тэгээд эцэгтэй бас гоё бэлгшээгээд эцэгтэй тослох нь эцэгтэй тос. Ургамлын тос эзэгтэй болгонд хэрэгтэй гэдэг тий. Бүр айгу чи бүр миний бүх юм мэддэг биш үү? Ингээд ийм гурван гоё тас байгаа. Тэгээ эцэгтэй тосыг эцэгтэй бүхэндээ санал болгож байгаа. Тэгээд хөрхи эцэгтэй дээр бэлгэлээ. За баярлаа. Нэр нь гоё эцэгтэй нэртэй. Тэгсэн мөрчлөөс Монгол үйлдвэрлсэн. За тэгээд их чинь бас ийм гоё альбом авсан. Ямар гоё монголоор бичсэн юм шүү дээ. Монгол гэсэн. Тийм байна. Дурсамж аз жаргал гэдэг ийм гоё альбом. За тэг гэр бүлийнхээ дурсамж аз жаргал. Баярлаа. Гэр бүлийнхаа зургийг дотор нь хийгээд. Тэг. Бидний түүх гээд гоё хэлж байгаа. Айгүй айхтар юм аа. Бидний түүх гээд ингээ гоё гэр бүлийнхаа том зургийг хийгээд. Альбом бол амьдралын дурсамж юм. Баярлаа. Зүгээрээ. Тэгээд чүблээ. Enjoy юм гоё жигнүр авсан. Чи тэгээ энэ доор нь болохоор танах чи 220 ажилтан билж шүү дээ. Ажилдаг. Тий. Тэнгүүд энийгээ залгаад шууд энэ дотроо хоолоо игээл энэ тагийн тайлан нэрээ энэ одоо ингэ жигнэх чанах бүх төрлөөрөө хоолыг хийж болно. За баярлаа. Амжилт. Энүүгээрээ одоо зөндөө олон төрлийн хоол нэмж хийж сурна гэж бодож байна. Хоол нь сайн гэж тааж. Хоол их сонирхолтой шүү дээ би. Түл тэр чинь үнэлэгдсэн байна. Олон төрлийн үнэлэгдсэн байна.
Аав ээжид үнэлэгдсэн байна. Энэ хараа. Шанаг. Та нар чинь их тийм том сав эргэлдэг шүү дээ, Тий. Тэгээд Сайл мэлэндаа. тий урт штэ сав. Доошоогоо ингэж яачлал хаанаас л юу усаа авчихна. Тэгээ би нэг эцэгтэй нарыгаа хомцор савнаас татгалзаарэ. Тэ ийм ган төмөр ийм одоо бүтээгдэхүүнийг хүнсний бүх одоо хүнсний хэрэгцээний бүх сав суулга ийм төмөр олгоорой гэж уриалж байгаа юм. Эрүүл мэндэд хэрэгтэй тий. За баярлаа. За бас их чинь энэ бүх эцэгтэй нарынхаа нүрийг боддог нөт косметикийн жоохон юм авчихсан. Нүүр мейкап хийдэг зүйлс юм ээ тий. Тийм би багс. За энд болохоор юу байгаа? Гоё хайрцагтай. Энэ ингээд тээ. За энэ ингээд юу вэ? Энэ яг тохирсон бүтээгдэхүүн. Энэ уруулын бодог. Тийм. За энэ болохоор пудр байна. Тийм. Энэ хараа арай юм гоё уруулаа хүрээж болохоор тийм байна. Тэгэхээр биер байна. Нарийн контур монтор тавьж болохоор юм байна. Тийм байна. Энэ ингээд спонж нут. Оо за амар гоё олон ширхт юм шүү дээ тий. Тийм. За чи тэгээд эднэрээ гоё үзээд сувлсан. За Би бол аяга авгаан. Гэрээ цэвэрлэн. Энэ миний аяга угаадаг сав шүү дээ. Эндээ ингээд эргүүлээд тусын гоож үлчдэг. Өндөр тавьж байгаа. Тэгээ буцааж хахад халуусаа хийчихнэ. Юугаа хийчихнэ. Би нэрээ сейф квартир чинь манайхаа аягүй хийсэн. Танах сейф квартир гэдэг юм байлээ. Энийг өгөө. баярлаа. За тэгээд Фэри. юунуудаа зөөчий те. За тэгвэл чи гоё эднэрээ хараад тэг чинь аяг тавгаа аваа. За тэгээ. Цэмбитл галтуулдаг. Энэ ингээд ийм өвчтөй модо дээр нь тавьчаар хурдаасах байх гэж бодсон байхгүй би. Тэгсэн чинь энэ аймаг бүрийн мод галт төлөх нь өөр юм байна. Аргал төлнө, хөрзөө төлнө, хөрөө төлнө, мод төлнө. Тэгсэн чинь эднийх айгүйх өөрхөн хараа. Энэ ингээд бүтнээрээ энийг ингээд зоргол. Чи юу хийж байгаа юм бэ чи? Юу ч үгүй. Яаж гарсан? Юу арга. Ямар мандыг ясгүй ямар хөр харагдав энийг авч байгаа юм уу? Ямар хөр харагдав. Яс янагаас юм асуух гэсэн юм уу? Юу? Наа юу хийж байгаа вэ? Тооноор гарч ирж харж шít. Жохон байхад чинь бид нарыг хөнгөн гээд хүүхдүүдээ гэрийн цас арилгуулахаа шүүр бариад гаргачихдаг гэсэн шít. Ааш бүлги энэ өстө хөрхөн жинхэнэ ирхэн байгаа байхгүй. За миний хүү буугаад тэр нааш ороод ир. За. Ингэж яхах нь гоё ах шиг. Хөрхи. Одоо энийг гэхэд энэ модоо ингээд энэ хүртэл зүгээр хөрхи ингээд цуулаад ингээд тавьсан байгаа байхгүй. Тэгээл ингээд халаад төлч. Энд нь их дуртай ах ш. Одоо ингээл жоох ингэж байгаа л гал руу хийчих. Ямар ч цаас хэрэглэхгүй.
Нэг юм бол миний өгшин юу мэдэрч Тэнгэрээс ирсэн ирчин Нал дөрөн өндрөөсө мэнданы гэрчин Өөрөг сэрчин Дэлтэгэ энд бит хэдлээд Тэг жайг мэднэ бит дэдлээд Инээд дөрөн нэгэн тэгэ бит мэндлээд Дэни дэж бэстэн эдлээд Үнэсний химмай кул Монгол ахын дүүс нэг гэр бүл Үзэл бодол нийлэн нэг зол болчул Миний хамаадаг дэхийн талыг айгуул Энэ үнэ чиний миний овогдэдэс Хүннүү хөгшөн хөдөлмөр get money Амжил дарушаго аван яг үнжээ За ингээд хөрх эзэгтийнхээ нүрийг Ичс фармагийн нүр цэвэрлэгчээр гоё арчаад ер нь нүр оголсон ч гэсэн эмслэр ирээд төрчихөөр за арчаад ингээд хөнгөр тэгтээ чи надаас илүү мэддэм байл. Тэгээ би эзэгтэйдээ энэ нүр ашилгааны бүтээгдэхүүн архин нарны тас байгаа гоё нүрний тас байгаа. Тэг бэлгэлж байгаа шүү за. За баярлаа. Тэгэхээр ингээд битээр одоо тасаа түрхээд нүрэ бодлоо. Ямар вдэ? Эхлэхгүй. Дус харан гоё тод чанга асуuna. Яг одоо манай Эчин нарвын аавынх нь гэрт байна. Аавынх нь өөрийнх нь анх гэр бүл болохдоо хийсэн ширээн дээр нь хоол хийх гэж байна. За тэгээ ямар хоол хийх вэ гэвэл эхлээд би салат хийн. Гэхдээ паста салат. Паста салат энэ мутлуу гомгоор хийн. Яагаад мутлуу гомг хэрэгэлдэг вэ гэвэл Туркийн гомн дэлхийн хамгийн алдартай 10 гомгийн үйлдвэрийн нэг нь хамгийн гоё нь яаж ч хийдсэн бүр яаж ч ийдсэн таргалуулдаггүй. Яагаад гэвэл цэвэр улаан будаг үйлдвэрийн аргаар тэрэмдсэн. Ийм гоё гом байгаа. Та нар идээд үзээрэй. За энэ гомгоороо баг зэрэг ногоотой ойлоод салат хийн. Салатныхаа соусыг би өөрөө найруулна. Салатны соуснд юу орох вэ гэвэл слободагийн майонез. Тэгээд дээрэс нь би өөрөө янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийгээд соусаа өөрөө гаргаж авна. За тэгээд дараа нь юу хийх вэ гэвэл стейк хийн. Алдарт Primate брендийн 2 янзын стейк шарна. За тэгээд амттан шоколад. За энэ күрмээгийн төрөл бүрийн самарнууд байгаа. Төрөл бүрийн самарнуудаа энэ хөөрхөн молко хийгээд тэгээд шоколадаа хайлуулад гоё ингээд чинь 4-5 хийх байх гэж бодож байна. Тэгээд дараа нь зутан шүл хийн. Зутан шүл юуны зутан шүл вэ гэвэл эрдэн шишний зутан шүл. Эрдэн шишний зутан шүлөндөө зориулаад дахианы мах чанаа, дахианы махны шүл гаргасан байна. За тэгээд бэкон орно. Мэдээж хөөрхөн эрдэн шиш. Эрдэн шиш орно. Тэгээд сонгон саримстай хойлоод хийн. Яаж хийхийг юутай холж, юутай зуурхыг та нар бичлэгэн дээрээс гоё тухтай хараарай. Би одоо ингээд хоолой хийх.
je dresse la table de ma nouvelle vie. Je suis heureux à l'idée de ce nouveau destin. Une vie à me cacher et puis libre enfin le festin est sur mon chemin. Une vie à me cacher et puis libre enfin le festin est sur mon chemin. Ямар гоё юм бэ? Ямар энэгч гадаа тэргэл сартай, дүүрэн сартай. Тэгээд хаврын юм намуухан гоё өвдөш. Хаврын яргуй шиг хөөхөн хоёр хосынхоо болцооны ширээг бэлтчихлээ. Би болцоог тэсэн ядан хүлээж. Гадаа хань тэсэн ядан хүлээж байгаа. Баярлуулдаг хөшигний цаана эзэгтэй минь тэсэн ядан хүлээж байгаа. Та нар маань ч гэсэн тэсэн ядан хүлээж байгаа. За, одоо эхэлнэ. За, ороорой. Аримэнд. Одоо манай болцох залуу маань энд суугаад. Ширэнд нурж байна. Зүгээрээ. Хөөрхий эзэгтэй нарынхаа болзооны гоёлын төфөл цүнхийг мен бүр хадагтаагаас сонгодог. Мен бүр хадагтай бол Испанийн сонголт ихтэй яат сонгох уу? Яг одоо баярлуулдаг хөшиг нэгтгэхэд Архангай аймгийн Цэнхэр сумын 3 дугаар багийн малчин эзэгтэй продюсер маань гарч ирнэ. За, эхнэрээ хүлээж авахд бил нү? Билээ. Баярлалаа. За, ичнэр эхнэр нь талент хараагүй байгаа. За, тэг чи талент болоод эхнэр нь ямар харагдаж чинь хэлээд өгөөч. Миний эхнэр зэгээс хинтэж зүрлэхээшгүй үзэсгэлэнтэй л дээ. За, Өнөө ороо бол сайхан цэлмэг хөглөөний мандж буй нар шиг л үзэсгэлэнтэй байна да. Гой зүрлээ. Тэр өнөөдөр бас цэлмэг өссөн шүү дээ, тий. Тийм, нэг л шиг сайхан өглөө. Мандаж буй нар шиг ямар гоё үгүй.
Үгүй ээж. За ээж охин ямар харагдчих. Үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгэд манай эцэгтэй ээж сумын төвөөс ирсэн. Тэгээ охинтойгоо уулзаж амжаагүй. Тэгээ гадаа ингээ хажуу тайлаа айлд байж байгаад ингээ өнөөдөр гинт саягийн ороод ирсэн. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдчих. Үнэхээр өстэй гайхалтай. Хөрхий. Охиноо айр тараг байсан уу? Миний хоёр хүүхэдтэй ингээ болзоондоо сайхан болзоод ээж хоёр дөр нараа байж. За, өндөр маа баярлсан шүү. Зүгээр. Эсвэл тэгэл одоо гурлаад. За баярлалаа. Баярлалаа. Болцооны дараа би угаасаа орно. За. Тэгээ хоёул гоё юм ярьцгаая. За ингээд хоёр хөрхнөөдөө хоол хийсэн байгаа болцооны хоол. За. Тэгээ би таярт гоё салат хийсэн. Тэгээд эрдэн шишний цотон шил хийсэн. Тэгээ би аяглаад аваад ирээ. Таяр тэгээ би энэ гогой хараа сууч. За болзооны сэтгэл ямар хаа. Одоо яг эхэлж байгаа болохоор дуусныхан дараа сэтгэлээ хэлье да. Энэ бүрдүүлсэн орчин бүр үнэхээр амар таалагдчих. Салат бэлэн. За би шүлээ аваад. За сайхан боллоо. За сайхан боллоо. Гоё цотон шүлээ. Зээ. Хоёрдугаар хоол. Ясгүй хаваа. За сайхан боллоо. За баярлаа. Болсноо. Сайхан болсон. За ингээд амттай хийсэн 3-4 төрлийн самар молко, тэгээ шоколад. Тийм. За амтнаас амсаад. Манай өстэй хөргөн төрөө стейк идчихээ. Хоёр ээж хүүдээ өгнө гэд итгэхгүйс талын. Тибэ. Тийм. Хоолоо ингээд бүр үнэхээр тэднэрт амсуулмар гоё амттай хоол байсан. Тэгээд өөртөө орой болтон болохоор сайхан талын нийтчээ. Тэгээд гэр бүлийнхэнд амсуулъя гэд. Амар хөөрхөн байгаа. Өсөн. Манай хүүшл амар дуртай идчихлээ. Тийм үү? Ингээд би бас их хэрэг дуртай, хүний өгөнд дуртай. Тэгээ энэ хөөрхөн хосууд яаж би биенээ олсон бол гэж бодохоор надад их гоё санагддаг. Тэгээ таяр анх хаана яаж танилцсан бэ? Хайрын түүхээ яриач. За анх алсан гүлийн хүн мэдчихэж байгаа. За энэ хүн хэлдэ. Би чинь 12 дугаар ангид байсан юм. За. Манай хүн чинь 11 дугаар ангид. За 10 жилийн 2. За. Тэгээд сургуулаасаа гараад хичээл тарчаар харих гэвчихсэн. За. Тэгсэн чинь манай хүний нэг нах цах нь таараад бол нах цахтаа битэр би нэг таньдаг. Тэгсэн чинь агаан дэ сургууль руу ороод хөвгдөөс төтгөр өдрөж гэдэг чинь. За. Тэгэл заа гээл нарсан тэгэл манай төлхөр гаргаж ирсэн. Тэгтэл би нэг сайн харсан да. Тэгсэн чи ямар охин төлхөр гаргаж өгсөн? Анх
Торонхойсон зариг нь мартчихсан юм байл. Мартаг үстэй. Үгүй. Тэгээ үчилмэр гэдэг. Сүүл тогтоных иршүүд юм шиг. За. Тийм төгтөөсөн шүү. Тийм үү. Дуудаал төлхөр авахсыг гал тэгснэ багшаас нь асуугаад. Тэгсэн чинь галздаг хаалгаа. Гэж Амар ингэж хараалгаа гэсэн. Тэгсэн чи яасан? тэгэл би ер нь хөрх харагдал. Дурлсан гэх юм уу да. Тийш үү дурлалгүй яах юм бэ? Ер нь надаа хамгийн анх таалагдсан зам нэг үл угаасаа хүнийг айгүй ямар тийм хүн чанар сайтай хүн гэж яддаг шүү дээ тий. Тэр хүн бол угаасаа яг хүн байсан. Хүн чанар сайтай тий. Хүн чанар сайтайгаар яаж мэддэг вэ? Ер нь тэгэл хүнд тусалж байгаа байдал нь хүнд туслахтаа ямар ч төвөгшөөхгүй. Тэгээд эргэн тойрныхондоо ч гэсэн ер нь айгүй халамжтай тийм. Бүх хүнд гоё тусалжтай. Тийм ер нь ээлдэг харилцаатай. Гоё шүү дээ. Хүн ялахгүй харьцдаг тий. Хүн болгоцоо тэгшгээ харьцдаг. Би болохоор ингээл жоох эмэгтэй хүн юм чи ааштай байгаа шүү дээ. Заримдаа уур хүч мөрөөл тэнгуүт чинь л угсаал яг нэг байгаагаараа. Нэг л зангаараа. Уурсан ч инээсэн ч нэг зангаараа. Тэр нь миний ууралд марж тоож байгаа ч юмгүй тэгэл нэг л зангаараа байгаад гараа. Тэгэхээр чамд гоё идэг үстэй. Тийм. Тэгэд ингээд нэг нь ингээд заримдаа уурж муурлаа гэхэд нөгөөх нь бас дагаал уурлаад байл тэгэл. Нэмэргүй шүү дээ. Тийм. Чи яа тий? Гүрэж гэх юм уу эсвэл угаасаа хөрх юм чи уурлаг гэдэг юм уу? Баярлалдаг. Яа тий хөрх юм чүү яа тэгэлээ. За тэгвэл эхнэрийнх нь хамгийн гоё юм нандин тансаг чанар нь юу вэ? Сайхан байна. Сайхан тайван бодож байгаа. Сайхан овоохон шиг юм хэлчих гэж. Боривтайх шиг. Хөрх юм бэ чи? Нөгөө нэг зүгээр хата хилээд байдаг өгнөд хэлээ. За. Миний ханы сэтгэл бол үнэхээр агуул та. За. Тэгээд одоо инэрэнгүй сэтгэлтэн гэмэр юм уу? Инэрэнгүй тийм хөрх юм гэгээлэг одоо юу тийм инэрэнгүй. Тийм хар бараам тийм бодол байхгүй юм. Гэгээлэг. Цайлган. Тий цайлган. Тий. Баян хэлдэг үг ч юм уу тий баян хэлдэг юм одоо таны гэр бүлийн ураа юу вэ? Байна уу? Ураа байна уу тааш? Ер нь нэг хэмээр ураа гэд хайхан цаашаа ер нь би нэгээ тэгээд болгоно бүтэн чадна амжилт гэх энэ үгнүүдийг нь хэлдэг. Тэгдэггүй. Амжилт болгоно чадна штэ. Чадна штэ гэхээр нөхөрнийхөө даал. Тэгэнгүүт тийштэй гэлөө. Наа чи гоё штэ. Би тэр ер нь би ингээд нөгөө нэг бэр болоод ирсэн чинь атом мэж хэлсэн нэг үгнэг бол боломжгүй зүйл гэж байхгүй. Тэр үг л юм байна. Үний биш санагдаад. Тийм чамайг нөгөө малаас холооссон болохоор чинь тий. Тэгээ боломжгүй юм гэж байхгүй. Болгоно л гэж. Тэр нь бодоод бүх угаасаа боломжгүй зүйл гэж байхгүй бүх зүйлд гаргалгаа гэж байна. Яа гүн. Таяр нутгийнхаа юугаар бахархдаг вэ? Тэгээ угаасаа бахархахгүй харахгүй шүү дээ. Өглөө босоод харахад тэгэл уул бас мод тийм. Тэгэл угаасаа залбираал тэгэл цайны хаад ээжийг үргүүл ээждэг. Угаасаа би хөгшин хүмүүсийг бас яагаад тэгээд идэм болоо гэсэн чи өөрөө тийм болчихсон юм билээ. Тийм шүү дээ. Угаасаа ингээд харахад угаасаа тэгэж залбирч мөргөж тийм сүсгэлгүй харахгүй хангай. Нарваа нутгийнхаа юугаар бахархдаг. Одоо тэгэл хамгийн ойрын жишээ гэтэл нэ өрөөнд эхлэхэд суур хархан уул. Тэгэл энэ бүлэг шандар шаанууд тэгэл ер нь байгалийнхаа сайхнаар л. Сум таймч юу ч одоо нурахгүй нэг жимс гэж байхгүй. Бүх жимс сургана тий. Чи тэд одоо нараад хэлэх юм юу вэ? Намаг байгаа дээр далимдуулаад ганц юм хэлчихгүй юу? Хэдэн жилийн дараа ямар байх юм? Ямар байгаасаа гэж хүсэж байгаа юм. Ер нь тэгээд яг одоогийнхоо байгаагаараа л байвал бид хоёр ер нь тэгээд цаашдаа төлөвлөсөн зорьсон замдаа ер нь садгүй хүрчнэ л гэж бодож байгаа. Ийм одоо ухаантай зөв шийдвэр гаргадаг. Тэгээ гэр бүлийнхаа төлөө бүхэл зүйлийг
өөрөө хийж байгаа болгоо. Тэгэл ер нь эрхлүүлдэг шүү дээ. Тий. Тэгэхээр тэр эрхлүүлдэг нь ингээд 20 жил, 30 жил, 40 жилийн дараа ч гэсэн юу гэлээ? Хിവэрэл байгаасай гэж хүсдэг тий. Ингээд олон жилийн дараа эрхлүүлэхгүй бол бичлэгээ барьчихлаа. Надрын явуултаа юу вэ? Хичээ энэ ингээд ах надад ерөөсөө ингээд нэг олигтой ярихаач болчихлоо. Юм уу. Яг үнэ. Эмэгтэй хүн эрхлээд хайрлуулад байх тусмаа илүү хөөрхөн үзэсгэлэнтэй байдаг, илүү их ажлыг амжуулдаг, илүү их бүтээмжтэй байдаг. Яагаад гэвэл юунд ч санаа зовхгүй. Тэгээ өөрийн гэсэн хайртай хүн байгаа. Тэг гэрлүүгээ нөхөр нь одоо адуундаа яваад явсан байхад миний хөрхөө хань одоо хүрээд ирнэ гэд хүлээдэг. Бүх зүйл гоё тайван байдаг тий. Тэгэхээр нарва өдөрт үнсгээ багасгаж болохгүй. Эрхлүүлгээ багасгаж болохгүй. Зөө өөр хэлээд ав. Байнга тэрвэрн халамжлан. Тэгээд хөөхөн гэдэг чинь хэдэн удаа хэлэх өдөрт. Болоо тохирчгийг оруулаа. Дор хаяж 2 3 удаа. Дор хаяж гэж байгаа шүү дээ тий. Би ер нь одоо ингээд онгор эрэхтэй хүмүүсийн дунд эсрэгээ тасцсан. Онгор эрэхтэй бол дуртай болсон бүр. Онгор эрэхтэй хөөхөө гэж. Тий. Төвшүү. Манай хүү тэгэл лаатгаж хоёулаа онгорлохоор тэг би бүр харсаар тасчихж байгаа. Бүр хөөхөн болсон тий. Бүр хөөхөн сарагдаад. Тий. За тэгээд их чинь одоо ингээд маргааш буцна. Тэгээ тайр минь гоё виногоо уугаад төшөө яриаггүй юм байвал хоорондоо ярилцаад гоё суугаарай за. За. Гоё эс шүү. Яста хөөрхөн дэрс нь үзэсгэлэнтэй. Бүх юм нь бүрдсэн өвөгдөл сайтай эцэгтэй. За би гарахгүй таашд юм ярих гэдэг нь. Би тийш орохгүй чи юм ярээс үгүй. Ийм гоё болцоо зохион байгуулж гисэн тантай маш их баярлалаа. Танд болон нэвтрүүлгийнхаа хамт олон бүгдэнд нь чин сэтгэлээсээ баярлалаа. Зүгээрээ энэ бол бидний ажил. За гой суугаараа хоёроо. Анаа шаудлаа. За 2 өдөр эцэгтэй туслах нэвтрүүлгийнхаа баг хамт олонтойгоо ундраагчтайгаа байлаа. Тэгээд үнэхээр сэтгэл өндөр байна. Бидний ийм сайхан хайрын дурсамж бидний амьдарж байгаа байдлыг ингээд сайхан дурсамж болгон бичжүүлдээгээд ингээд хамтдаа хөгжилтэй байгаад үнэхээр их баяртай байна. Тэгээ бас манай гэр бүлийг зориод ирсэн үнэхээр таатай хэрэг байлаа. Тэгэд ер нь энэ нэвтрүүлгийг бол би анх гарсан цагаас нутсан дээрээсээ ер нь рeel бичлэгүүдийг үзээд YouTube-ээс үзээд ер нь үздэг байсан. Тэгээд ингээд үзчихэд ямар гоё нэвтрүүлэг вэ гэд байжсэн чинь 2-3 хоногийн дараа манайх руу яриад тэгээд айгүй гоё нэвтрүүлэг байсан болохоор манай гэр бүлийн гоё байгаа байдлыг ч гэсэн үнэхээр тийм гоёор харуулж чадах юм байна гэд тэгээд урайлахын хүлээж аваад манад хийгээд ирээд хийгэрээ гэд зөвшөөрсөн байгаа. Тэгээд ер нь нэвтрүүлгийн багийнхан маань ирээд анх бол нэлээд сандарч исэн. Үнэхээр яг ингээд камерын өмнө байж чадах болов гоё ярьж чадах болов гэд өөргөө илэрхийлж чадах болов гэд тэгсэн. Үнэхээр тийм нэвтрүүлгийн багийнхан маань ирээд нэвтрүүлгээ хийгээд ундрмаагчтайгаа хамт юмаа хийгээд ирэхээр бүх зүйл ингээд гоё тайван болчт юм билээ. Тэгээд яг ингээд харуулъя гэсэн өөрийнхөө амьдралын өдөр тутмын хийдэг зүйлийг бүгдийг харуулад гоё явсан.
алт туслаа. Тэглээ 2 хоног үнэхээр их хичээж ажиллалаа та. Мундаг байлаа. Баярлалаа. Миний туслахыг бүр үнэхээр 100% үнэхээр сайн хийж чадлаа. Ингэж сонсох ямар гоё гэж. За таныг ч гэсэн манай гэрийг ингээд зориод ирсэн. Маш их баярлалаа. Одоо бид гурван нэг ад жаргалтай амьдралын гэрч болоод энэ сайхан нэвтрүүлэгт орсон та. Маш их баяртай байна. Таны цаашдынх нь ажил амьдралд нь ад жаргал хамгийн сайхныг хүсээрэй. За аян замдаа сайн яваарай. Баярлалаа. Ерөөл сайхан бат сайхан орших болтугай. Та нартай бас бүх сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Хөөхөн хосооттайгаа хөөхөн гэр бүлтэй хөөхөн байлаа. Тэгэл та гурван маань тэгэл хэвээр гоё байна штэ. Чаднаа. Тэг штэ. Амжилт. Бүтэн штэ. Болно штэ. За хоёлаа нөгөөтэй гайхалч. Би тэр ингэдэж жоохон явж байгаа ингэдэж нэг гөрөөрэй. Хоёулынх нь гацар хонхож байгаа. Баяртай. За баяртай та сайн яваарай энэ зам. Айтай юу? Болтугай. Хайртай. Санах уу? За үрч. Тэр дэвсч. За яхад өмсч. Тэрээд үзэр. Баярлалаа зандаа идэ явна. За. Баяртай. Сайн сууж байгаарай. Ингээ баяртай. Сайн яваарай та. За сайн сууж байгаарай амжилт. Дараа дахиад ирээрээ 100 хүлээгээд байжий. За. Ер нь л ойрын хитэн жил байнга л ирэх байна. За. Хөөхөн чамин гэр бүл дээр эцэгтэй туслага хийгээд буцаж байна. Дараагийн эцэгтэй рүүгээ явж байна. Хосууд маань сайхан байна. Залуучууд өнгөлөг байна. Эх орны ирээдүйн өнгөлөг гэгээтэй гоё харагдаж байна. Баяртай байна. Хай нижолоо дэшээ бай гэл явна да одоо 400 орчим километр газар яваад дараагийн эцэгтэй дээр очих гэж байна. Тэгээд бид манай Ю фильмийнхэн манай эцэгтэй тусал багийнхан хичээж байгаа. Бид нэр олуулаа явж байгаа. Замын аялд явах бүх дүрм журмаа сайн биелүүлж явж байгаа. Номон даатгалд хамрагдсан байгаа. Иж бүрэн даатгалд хамрагдсан байгаа. Одоо ингээл тайлаа. Урагшаа!